Яагаад ганцхан дуу сонсоод таны нандин дурсан ч сэтгэрдэг вэ? Таны тарих дууг сонсохдоо зөвхөн чихээр хүлээж авдаггүй. Дууны мэдээллийг эхлээд сонсголын хэсэг боловсруулад тэрний араас хиппокампус буюу тархины санахой бүртгэгч хадгалж амар даалаа болох тархины сэтгэл хөдлөлийн төв тэр мөчийг тархинд кодолдог. Жишээ нь та нэг дууг анхны хайртайгаа хамт сонссон гэж бодъё. Тэр үед ямар дуу ашиглаж байсан, хаана байсан, та юу мэдэрч байсан гэсэн мэдээллийг тарих хооронд нь холбон хадгалдаг. Харин хэдэн жилийн дараа яг тэр дууг дахин сонсоход тархины санах дохио ажиллаж тарих түнтэй холбогдсон дурсамжийг дахин идэвхжүүлдэг байна. Судалгаагаар 12-оос 25 насны хооронд сонсож байсан дуунууд илүү хүчтэй дурсамж төрүүлэх хандлагатай байдаг. Үүнийг сэтгэл судлалд Raymond Saint Pump гэж нэрлэдэг байна. Ямар дуу таныг өнгөрсөн хамгийн нандин дурсамжинд чинь аваачдаг вэ? Комент хэсэгт хуваалцаж, лайк дарж, фоллоу хийгээрэй. Баярлалаа.